14 хоног тутам бэлтгэн хүргэдэг авилгатай тэмцэх газрын мэдээлэл нэвтрүүлгийн ээлж дугаар хэлж байна. За өнөөдрийн дугаараар бид төрийн байгууллагуудад авилгын эрсдлийн үнэлгээг ямар шалгуураар хэрхэн сонгож хийж гүйцэтгэх талаарх мэдээллийг хүргэнэ. За мөн одоо 2021 он гарсаар авилгатай тэмцэх газраас хараад бусаар төрийн бус байгууллагуудаар одоо авилгын эрсдлийн үнэлгээг хэрхэн хийлгэв, ямар зөрчил дутагдал илэрсэн талаарх мэдээллийг томьёолон өгөх болно. Авилгатай тэмцэх газар авилгын эсрэг хуулийн 18 дахь зүйлд заасан чиг үүрэг бүрийн ихэнхээ хүрээнд авилгын гэмтэрэг үйлдэгдэх ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа шалтгаан нүслийг тогтоох чиглэлээр төрийн байгууллагын шударга байдлын түвшин тогтоох авилгын эрсдлийн үнэлгээг хийж улмаар авилга ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа шалтгаан нүслийг арилгах чиглэлээр холбогдох зөвлөмжийг боловсруулан хүргүүлж биелэлтийг тооцсон ажилладаг. Авилгын гэмтэрэг гарахаас урьдчилан сэргийлдэг их олон төрлийн арга хэмжээ байдаг л да. Тэрний нэг нь энэ авилгын эрсдлийн үнэлгээ. Эрсдлийн үнэлгээ бол ерөөсөө л тэр байгууллагын удирдлагуудын хувьд, тэр байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд юун дээр анхаарах вэ? Юун дээр алдаад байна? Ашиг сонирхлын зөрчил гарч болох ийм эрсдэл үүсэж байна. Тэр эрсдлийн түвшин ямар юм? Давтамж, хор хөнөөлийн түвшин ямар юм? Эдгээрийг тогтоосны үндсэн дээр цаашдаа юугаа засч ээж үйл ажиллагаагаа хэвээ явуулах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, хуулиар хүлээсэн чиг үүргэн зохисоор гүйцэтгэх энэ боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Авилгатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас судалгаа шинжилгээний чиглэлээр болон аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран 2018 оноос хойш төрийн 53 байгууллагын авилгын эрсдлийг үнэлж тогтоогод байна. За ингэж авилгын эрсдлийг урьдчилан тогтоосноор авилгын гэмтэрэг гарч болзошгүй олон шалтгаан үүслийг дасан зогсоосон үр дүнтэй ажил болж чадсан юм а. Зарим чиг үүргийг төрийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх, төрийн байгууллагын оролцоог дэмжих энэ үүднээс бол холбогдох одоо мэрэгжлийн судалгаа шинжилгээний болон аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран авилгын эрсдлийн үнэлгээг хийж хэрэгжүүлж байгаа юм. Ер нь бол энэ авилгатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, сайн оролцуулах ийм шаардлагатай бие даасан хараат бус байдлаар аливаа нөлөөлөлд автахгүйгээр ингээд тэр байгууллагад байгаа эрсдлийн үнэлгээний этгээд дээр үнэлгээ хийлгэснээр бол энэ эрсдлийн үнэлгээ бодитоогоор хийгдэх их чухал ажил тогтолтой. Авилгатай тэмцэх газраас 2021 оны авилгын эрсдлийн үнэлгээнд хамрагдах байгууллагуудыг сонгохдоо шударга байдлын үнэлгээнд хамрагддаггүй. За мөн 2017 оноос эхлэн авилгын гэмтэрэгт холбогдсон шүүгээр шийдэгдсэн хэргийн тоо зэрэг үзүүлэлтийг харгалзан дорнод төсвийн эрчим хүчний систем, төрийн өмчт хувьцаат компани, дорнод аймгийн мэргэжлийн хэлтийн газар, хөдөө аж ахуйг дэмжих сан, шинжлэх ухааны технологийн санг хамруулжээ. Авилгатай тэмцэх газраас судалгааг хараа тусаар хийлгүүлж дүгнэлэх зорилгоор он шийдэл төрийн ус байгууллага болон Golden Page Audit компаниуд дээрх байгууллагуудын авилгын эрсдлийг өндөрлөх ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн юм а. Энэ оны одоо 10 сарын 1-ний өдөр үнэлгээгээр гарсан үр дүнг тогтоогдсон эрсдлүүдийн талаар одоо тухайн үнэлгээнд хамрагдсан төрийн байгууллагуудад одоо танилцууллаа. Байгууллага тус бүр дээр бол тодорхой эрсдлүүд тогтоогдсон үнэлгээгээр гарсан үр дүнг тухайн үнэлгээнд хамрагдсан төрийн байгууллагуудад одоо танилцууллаа. Дорнод аймгийн эрчим хүчний сүлжээ төрийн өмчт хувьцаат компанийн хувьд за 2017 оноос хойш авилгын эрсдлийн үнэлгээний одоо тайлан хэрхэн яаж хэрэгжүүлсэн талаар үр дүн мэдээлэл байхгүй байх жишээний. Үүнээс гадна ёс зүйн хороо байгуулсан одоо арга хэлбэр нь асуудалтай. Ёс зүйн хорооны 2 хүчин төгөлдөр 2 дүрм байх жишээтэй. Эрчим хүчний сайдаас баталсан 2019 оны ёс зүйн дүрмийг заавал эрчим хүчний салбарын байгууллага, чухал нэгж компаниуд хүчин төгөлдөр дагаж мөрдөх ёстой боловч энэ талаар компани ажилчид болоод тэр зүйлүүд мэддэггүй байх жишээ нь. За үнэлгээний хооронд хэд олон хүмүүсийг нэг хүнийг хэд олон удаа оруулах жишээний иймэрхүү зөрчилдлүүд гарсан. Энэ дээр холбогдох зөвлөмжүүдийг өгч өнөөдөр тайлангаа танилцуулсан гэж байна. За авилгын эрсдлийг танилцуулах уулзалт хэлэлцүүлгийн хэнд дорнод төсвийн эрчим хүчний систем төрийн өмчт хувьцаат компанид хийсэн эрсдлийн үнэлгээний дүнг хэлэлцлээ. Тус байгууллагын албан хаагчдын дунд явуулсан судалгаагаар тухайн байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд улс төрийн шинжтэй нөлөөлөл байдаг гэж албан хаагчдын 54% нь хариулжээ. За мөн албан тушаалтнуудын авилгатай тэмцэх хүсэл эрмэлзэл 52.7%, дунд буюу дундаас доош түвшинд хангалтгүй гэсэн агуулга бүхий хариулт өгч байгаа тул улс төрийн нөлөөлөл шийдвэр гаргах түвшинд тодорхой хэмжээнд байгааг харуулж байгаа юм а. За авилгын эрсдлийн үнэлгээний дүнг танилцуулах уулзалтын дараагийн хэсэгт Дорнод аймгийн мэргэжлийн хэлтийн газар хийсэн судалгааны дүгнэлтийг танилцууллаа. Дорнод аймгийн мэргэжлийн хэлтийн газар дээр үнэлгээний хороо нөрөө хуульд заасан шаардлага хангаж байгуулдаг. Сангийн яамны баталсан тушаал, ерөнхий орон нутгийн өмчийн хөрөнгөөр бага ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хуулиараа А3 гэдэг
тэр гэрчлэгийг холбоотой сургалтанд нь сууж авсан хүн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллана гэдэг заалттай. Тэгтэл үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд зөвхөн нэг л тийм гэрчлэгээтэй хүн бусд нь гэрчлэгээгүй хүмүүс орж ажиллаж байгаа. Тэндэрийн үнэлгээний хороо хуралдаад шийдвэрээ гаргаад гаргасан шийдвэрээ үндэслээд гэрээ байгуулах хэрэг болох тухайн мэдээллийг тухайн шалгарсан оролцогч болон бусад оролцогчд нэгэн зэрэг мэдэгднэ гэдэг залттай таалан бичгээр. Тэгтэл тэр мэдээллийг хөрвүүлэхээр шууд гэрээг байгуулад явчихж байгаа юм нийтлэг алдаа байна. Ингээд шууд гэрээ байгуулж байгаагийнх нь үр дагавар нь юу вэ гэхээр мэдээллийг аваад мэдээллийг авснаас хойш хууль заасан хугацаанд сангийн яамд тухайн тендер шалгуулт үйл ажиллагаатай холбогдуулж гомдлоо гаргах. Цаашлаад захиргааны иргэн шүүхүүд нэхэмжлэн гаргаж нөгөө шалгарааг оролцогчдод маргах боломжийг нэгсэндээ одоо боддоор бол хаачиж байгаа. Тэгээ аливаа нэгэн хяналтгүй үйл ажиллагааны дотор бол авилга ашиг сонирхлын үүсэх одоо тат авчин гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлүүдэд арилгахын тулд дээр зааснаар одоо албан агчдаа сургалтанд хамруулах, гэрчлэгээжүүлэх, за албан агчид нэг цөөхөд албан агчид байнга үнэлгээний ороонд орж идэг юм байгаад байгаа. Тэгээ энийг бол одоо сэлгээ ажиллуулах. За мөн холбоод төрөмс байгууллагын төлөөлөл иргэнийг иргэдийн төлөвч дурлаас иргэн төлөвлөж ихийг шаардаж иргэнийг оруулах үнэлгээний хороонд гэсэн. За мөн гарсан шийдвэрийн хяндлаар хууль заасан шаардлагыг хангаж шалгарсан болон шалгарааг оролцогчдод гэрээ байгуулах эрх олгосон мэдээллийг нэгэн зэрэг хүргүүлэх гэсэн энэ шаардлагуудыг хангах юм бол тухайн үйл ажиллагаанд дах авилгын эрсдэл бол буурах юм утгатай. За Дорнод аймгийн мэргэжлийн хэлтийн газрын өргөдөл гомдлын шийдвэрлэлийн тайлан үзгээд 2020 оны 4-р удирлын байдлаар нийтэрсэн 243 өргөдөл гомдол хүсэлтээс хугацаа хэтрүүл шийдвэрлсэн 14, 2021 оны 2-р удирлын байдлаар нийтэрсэн 60 өргөдөл гомдол хүсэлтээс хугацаа хэтрүүл шийдвэрлсэн 12 тохиолдол байна. За өргөдөл гомдлыг хууль заасан хугацаанд шийдвэрлэхгүй байх нь авилга ашиг сонирхлын эрсдлийг үүсгэдэг. За тодорхойлбол гаргасан өргөдөл гомдлоо хурдан шийдвэрлэхийн тулд иргэн өргөдөл гаргагч аж ахуй нэгжийн зүгээс нөлөөлөл үзүүлэх, авилга бий болох эрсдэлд нөхцөл байдлыг үүсгэдэг сөрөг талтай байлаа. Тэгээд та бүхний өгсөн зөвлөмжийн дагуу цаашид одоо энэ гарсан зөрчил дутагдлаа арилгаж, за энэ дээрээ бас бид бүхэн дүгнэлт хийж ажиллах болно гэдгийг хэлье. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Бас бидний ажил үйлсэд дэмжлэг болж ажилласан онч мэрэгэн төрийн бас байгууллагынхаа хамт олонд бас баярснаа илэрхийлье. За авилгатай дэвсгэр газрын орчин сэргийлэх соёлын үйлчлэлцээс дээрх 2 байгууллагад хөргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн биелэлтийг тооцох, газар дээр нь удирдамж төлөвлөгөөний дагуу ажиллаж авилга ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр тухайн байгууллагын зүгээс хийсэн ажлын үр дүнг тооцож ажилланаа. За авилгын эрсдлийн үнэлгээний тайлан танилцуулах хэлэлцүүлгийн дараагийн хэсэгт шинжлэх ухааны технологийн сан хөдөө аж ахуйг дэмжих сангуудад хийсэн авилгын эрсдлийн үнэлгээний тайлан хэлэлцлээ. Тус сангуудад авилгын эрсдлийн үнэлгээг хараа тусаар Golden Page Audit хувьцаат компани хийж гүйцэтгсэн юм. Хөдөө аж ахуйг дэмжих санд бол эрсдэл өндөртэй гэдэг харилцагч үйлчлүүлэгч ажилчдын судалгаа гарч ирсэн. Төрийн албан тушаалтанд буюу удирдах албан тушаалтанд илүү байгаа болов. Дээд газрынх нь удирдах зөвлөл нь хараат бас биш байдаг. Оновчтой шалгуур үзүүлэлт тушаал шийдвэрүүдэн гаргадаг. Ийм эрсдлүүд бол нэлээд гарч ирж байна. Бүтэц чиг үүргийн хувьд өөрчлөлт засдаг тийм байх ёстой. За хөдөө аж ахуй дэмжих сан буудаа урамшуул дэмжлэгийг олохдоо урдын үйлдвэрт олгосон буудаа хэмжээг өсгөн урамшуулд авах. Сангийн өрнгийг алдагдал болгон үр ашиггүй үрлэгэн байдлыг бий болгосон. Цаашлаад авилгын албан тушаалын залингийн эрсдэл бий болох нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж судалгаанд онцолжээ. За мөн хүнс хөдөө аж ахуй яамнаас хийгдсэн худалдан авах ажиллагаа их хэмжээний зөрчилтэй эрсдэлтэй буудан урамшуулд олгох, өр суудхан тооцох хяналтын хариуцлагын тогтолцоо алдагдсан. За энэ харилцагч иргэн аж ахуй нэгжид дарамт үүсгэн бодит эрэлт хэрэгцээ тулгуурлах зах зээлийн зарчмыг гажуудуулан дарамт үүсгэж байгааг судалгаанд дурдсан байна. За хөдөө аж ахуйг дэмжих санд хийсэн авилгын эрсдлийн үнэлгээний түн дунджаар 3.8 оноо буюу авилга үүсэх нөхцөл байдал их гэсэн ангилалд тогтжээ. Үнэлгээг бол бүлээн зөвшөөрч байна. Авилгын эсрэг ажлыг бол санаачилж бол хийж байна. Сая бол тайландаас дурддагч байна. Удирдлагууд бол энэ дээр бол бас зохистой ажиллагаануудыг бол явуулсан байна гэдэг. За ялангуяа дэмжлэгийн хувьд бол бид бол зохист одоо яг бүлэгт одоо хүрэхээр за тариаламжтай, малчтай, ногоочтой дэмжлэгт хамрагдах одоо тэр шалгуур үзүүлэлтүүдийг бол бид нэр хүний оролцоогүйгээр ийм програмаар одоо хэрэгжүүлж байгаа нь бол бидний хувьд бол сая тайлан дээр бол нэлээд тэрийг бол бас үнэлт өгөх болоо. Тэгээд цаашдаа бол тайлангийн гаргасан зөвлөмжийг бол дагаж мөрдөж ажиллана, хандаж ажиллана гэсэн
ийм бодолтой байна. Тэгвэл шинжлэх ухаан технологийн санд хийсэн судалгаагаар сүүлийн 6 жилийн аудитын зөвлөмж албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, төслийн тайлаг үнэн зөв бүртгээгүй. Үр дүнг үнэлээгүй, оронтой хэтрүүлэн ажилдаг, захирлын тушаал шийдвэргүй, төлбөр шилжүүлдэг, захин баримтын худалдан авалт хийдэггүй, төслийн нэр санхүүжилтийг гүйцэтгэгч бүрээр бүртгэдэггүй. Салбарын санхүүгийн тайлангийн алдаа зөрчилтэй гэж дүгнэлжээ. Гэсэн хэдий шинжлэх ухаан технологийн сан авилгын эрсдлийн үнэлгээний нийлбэр дүнгээрээ 2.1 буюу бага эрсдэлтэй гэж ангилэгджээ. Шинжлэх ухааны технологийн сан чинь өөрөө тусгай сангийн хуулиар тусгайлагдсан сан учраас энэ чиглэлээр болохоор зэрэг одоо шинжлэх ухааны технологийн хүрээлэн 10 хүрээлэн хамруулан өөр дээр нь одоо санхүүгийн тайлан гаргадаг. Тэр нь тусдаа төсвийн одоо шууд захирагч байгаа хэрнээ эдний санхүүгийн тайлан нэгтгэж гарч байгаа нь сангийн хуультайгаа өөрөө зөрчилдсөн байдалтай учраас энэ дээр эрсдэлтэй гэж үзсэн. Төсөв санхүү дээр нь бол хэрэгжиж байгаа төсвүүдээс зарим нэг төсөл нь бол одоо төслийн одоо хөрөнгө буцаж орж ирдэг. Өөрөөр хөрөнгө одоо шамшигдуулах талдаа гэхэд 2002-оос 2013 оны үр авлага барагдааг байгаа учраас энэ нь өөрөө одоо эрсдэлтэй байна гэсэн ийм хоёр дүгнэлт гарсан байна. Нөгөөх нь дараагийн нэг асуудал нь болохоор зэрэг ил тод байдал дээр жоохон бас асуудалтай. Ил тод өөрөөр өөрсдийнхөө үйл ажиллагаа тэр одоо төсөв сонгон салруулах тал дээр бол ерөөсө нийтэд мэдэгдэх тийм байдлаар явцсан байна гэсэн байдлаас болоод тэгээд одоо энэ дээр яамнаас сонгон салруулалт хийдэг учраас сангийн одоо үйл ажиллагаад бол одоо олигтой нөлөөлөл үзүүлж чадахгүй муухан байна гэсэн дүгнэлт өгсөн тий. Боловсрол шинжилгээ ухааны салбарт ер нь бол бас бүтцийн ер нь шинжилгээний асуудлууд яригадад сүүлийн 1-2 жил явж байна л ялангуяа шинжилгээ ухааны технологийн сан дээр одоо засгийн газрын 2 дахь бараг тогтоол гарч ирсэн шинжилгээ ухааны технологийн сан менежмент бүтц тогтолцоог одоо сайжруулах гэсэн утгатай. Тэгэхээр энэ цаг үедээ давтчихоор бас энэ зөвлөмжүүд үр дүнтэй гэж бодож байна. Тэгээд бас энэ бүтцийн шинжилгүүд дээр энэ зөвлөмжүүдийг бас тусгаад ажиллах хаа. Үнэлгээнд хамрагдсан дээрх байгууллагуудын авилгын эрсдлийн тайланг байгууллагын удирдах албан тушаалууд инхүү танилцууллаа. Тухайн байгууллагын удирдлагууд авилгын эрсдлийн үнэлгээгээр тогтоогдсон эрсдэлд анхаарал хандуулж гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхээ мэдгдсэн юм а. Төрийн байгууллагын авилгын эрсдлийг үнэлнэ гэдэг нь тухайн байгууллагад авилга үүсч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдлыг тодруулж байгаа явдал бөгөөд төрийн үйлчлэгийг сайжруулах, мэдээллийн их сурвалж болгон ашиглах, авилгын тэмцэх үйл ажиллагааг чиглүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх нэг төрлийн ажил болдог. Зөвлөмжийн мөрөөр бол тухайн төрийн байгууллагаас гаргасан дүрм журмыг одоо авилгын эрсдэл үүсгэж байна уу үгүй юу гэдэг чиглэлээр нь шаардлагатай бол газар дээр нь ажиллах. За мөн сургалт сурталчилгааны ажлыг бол зохион байгуулдаг байгаа. Авилгын эрсдлийн үнэлгээ маань өөрөө бол энэ авилгатай тэмцэх газраас хийж байгаа одоо хяналт шалгалтын чиглэлийн ажил биш байгаа. Энэ эрсдлээ үнэлснээр холбогдох эрсдлээс одоо гарч болзошгүй авилгын гэмт хэрэг ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаанаас одоо сэргийлэх одоо нэг төр хэлбэрийн одоо ажил авч байгаа. Авилгын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6-1-12-т бүрийн эрхийнхээ хүрээнд авилгын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох. Тэдгээрийг арилгах, авилгын үйлдэлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах арга хэмжээ авах гэж заасан байдаг. Өнгөрсөн хугацаанд авилгын тэмцэх газраас шат дараатаагаар төрийн байгууллагуудын авилгын эрсдлийг тогтоож ажилласнаар ахиц үр дүн тодорхой хэмжээнд гарсаар байна. Тухайлбал иргэдэд хүнд суртал чирэгдэд үүсгэж байсан төрийн байгууллагууд авилгын эрсдлийн үнэлгээгээр муудан авсан үйлчлэгээ сайжруулж, авилгын шалтгаан нөхцөл болсон асуудлуудаа хэрхэн арилгаж ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаарх тайлангаа авилгын тэмцэх газарт ирүүлж ажилласаар байна. Авилгатай тэмцэх газраас салбарын болон харийн агентлаг нэгжид ажиллаж авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд танилцах, заавар зөвлөгөө өгөх, арга зүйн тусалцаа үзүүлэх, зөвлөмж хүргүүлэх ажлыг тогтмол хэрэгжүүлж байгаа бөгөөд авилгын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18-4-2 заасны дагуу хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хэмжээд мөрдөгдөж байгаа дүрм журам тушаал шийдвэрийг хянан үзэж байна. Энэ ажлын хүрээнд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 8 дугаар тогтоодын 1-р авсгалтаар батлагдсан нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банкнд мөнгөн хадгаламж хэмжээр байршуулах журмын үйлчлэх хүрээ хэрэгжилтийн байдалтай танилцахад сангийн хөрөнгийг арилжааны банкнд хадгаламж хэлбэрээр байршуулах үйл ажиллагаа ялангуяа хөрөнгийн аюулгүй байдалтай холбоотой зохицуулалтын хувьд салбарын хууль тогтоомчид нийцээгүй авилгын гэмт хэрэг ашиг сонирхлын зөрчил дахин гарахад хүргэж болсгүй эрсдлүүд тогтоогдсон тул түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд ариун заяад
албан зөвлөмжийг гардуулаа өглөө. За уулзалтын үеэр хоёр байгууллага цаашаа салбарын үйл ажиллагааг хил тодруулах, авилгын гэмтэрэг ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, иргэдэд хүнд сурдал чирэгдэд үүсгэсэн үйлчлэгийг захин хэлбэрт шилжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэхээр боллоо. За авилгатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Даштава. Ерөнхий сайдын 2021 оны 120 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Цагдаагийн ерхий газрын тэргүүн дэд дарга цагдаагийн хорондоо ням очир тэргүүтэй төлөөлөгчд Берлин хотноо Transparency International байгууллагын гүйцэтгэх захирал Даниэл Эриксон, за Азийн бүс нутаг хариуцсан зөвлөх Илхам Мухаммед, судалгааны ажилтан Роберто Кукучка нартай уулзлаа. За авилгата тэмцэх газрын дарга Даштава байгууллагын болон Монгол улсын засгийн газрын зүгээс авилгын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцууллаа. Transparency International байгууллагын гүйцэтгэх захирал Даниэл Эриксон, за Монгол улсын авилгата тэмцэх газрын үйл ажиллагаа засгийн газрын зүгээс Transparency International байгууллагын авилгын төсөөлийн интегрийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудыг өндрөөрүүлж, авилгатай тэмцэхэд дангаац авилгатай тэмцэх газар бус төрийн бүх байгууллагын тууштай хүчин чармаалт чухал үүрэгтэйг онцоллоо. Талууд цаашид авилгатай тэмцэх чиглэлээр мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тохиролцов. Авилгатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Даштава, цагдаагийн газрын тэргүүн дэд дарга цагдаагийн хорондоо ням очир тэргүүтэй төлөөлөгчд Берлин хотноо Бертельсман сангийн төлөөлөл өдөрт суудын дарга ахлах зөвлөх Степен Эмпти, Монгол улсыг хариуцсан судлаач Сабене Донор нартай тусангаас эрхлэн гаргадаг шилжилтийн индексийн талаар уулзж ярилцлаа. Уулзалтын үеэр авилгатай тэмцэх газрын дарга Даштава байгууллагын болон Монгол улсын засгийн газрын зүгээс авилгын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцууллаа. За Бертельсман сангийн удирдлагууд Монгол улсын авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаа засгийн газрын зүгээс Transparency International байгууллагын авилгын төсөөлийн индексийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудыг өндрөөрүүлж, авилгыг бууруулан холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангахад төр иргэд хувийн хэмжээл иргэний нэгэн байгууллагын удаан хугацааны төвтөртэй хүчин чармаалт чухал үүрэгтэйг онцоллоо. Авилгатай тэмцэх газраас төрийн байгууллагын албан хаагчдад зориулан анхан давтан мэрэгшүүлэх чиглэлээр авилгын эсрэг сургалтыг зохион байгуулдаг. За энэ дагуу 2021 онд төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдад зориулан авилгын эсрэг анхан шатны сургалтыг зохион байгууллаа. За тус сургалтад сангийн яам, соёлын яам, зам тээврийн хөгжлийн яам, үндэсний хөгжлийн газар, гайлын ерхий газар, татварын ерхий газар, шудраг өрсөлдөөн хэрэгжлийн төлөө газар, соёл урлагийн газар, биеийн тамир спортын хороо, цаг уурын орчин шинжилгээний газар, Багнуур дүүргийн засаг даргын тамгын газар, Орхон, Зөвхбаатар, Дорнод, Арханга, Говьлтай аймгийн засаг даргын тамгын газар болон харийн агентлагуудын 400 орчим албан хаагч хамраглаа. За төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдын сургалтаар авилгын ойлголт мэдлэг өгөх, авилгын гэмтэрэг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, хандлага, харилцааны талаарх агуулгах бүхий цогц мэдлэг олгосон юм а. Төр улсынхаа төлөө үний чир зүтгэхээр дангар хөргсөн төрийн албан хаагчдаа 5 хором наашаа суугаач. Танилцъя. Намайг Амраа гэдэг. Авилгыг ахуулт автсан. Албан тушаалаа урвуулан ашигласан. Эх орноо харийнханд худалдсан. Эрх зүй ёс зүйгээ уламдаан гიშгсэн төсөөлөхөдөж бэрх гэмт хэрэгүүд төрийн албан хаагч та нарын дундаас гарч байна. Үнэн дээр үзэгний үзүр шийдчих газар үүргэвчтэй мөнгө бариад ороод ирвэл чи яах вэ? Битгий аваарай. Авбал чи амтш 13 дахин ахаад цаашаа даварч айж ичгээж болив. Хурсаар хумсалсаар чиний хувь хөрөнгө чинь нэмэгдэж, хурдан тэрэг хувийн байшин хураасан буй найдаж, хуурийн газрын диваачнд чи амьд. Даанч харамсалтай. Далайн усыг танханд багтааж болдгүй юм. Хинт ч мэддэггүй намтарсан ч, хэрэг хөөгөлцгээр ял завсан ч, нийгмийн бөөс болж бусдын далахыг булаасан үгүй нэг л өдөр чи заавал төлөх. Үгсэн ч чиний ясыг шорон доороос өмдөлцүүлж, үе түмэн олон ялыг чинь хизээж уучлахгүй. Үүлийн үр ирж хаалаг догшгийн цагт үр хөвгд чинь нүглийг өөрөх болно. Ийм учраас эх орон хийгээд чиний миний хувь заяа. Их мэдл хийгээд эрх зүй, ёс зүй, шудраг ёс. Энэ улсын орших, эс оршихч бас эрхэм төрийн түшээ таны хард байна. Өндөр төрийн босгот авч, өргөн түмний итгэл хүлээж, өргөсөн тангарахтай үнж ёс төртэй амьдрал өнөр их ирээдүй. Үр удмынхаа өмнө нэр бүтэн зогсох. Үнцэн. Төрийн байгууллагуудад авилгын эрсдлийн үнэлгээг хийлгэснээр тухайн байгууллагад авилгад өртөж болзошгүй шалтгаан нөхцлүүдэд тодорхойлдог. За энэ нь одоо иргэдэд одоо төрийн үйлчлэгээг одоо хүнд суртал чирэгдэлгүй хүргэх ийм гас шийдэл болд юм аа. Тэгээд үзэгч та бүхэндээ авилгын тэмцэх газрын мэдээлэл нэвтрүүлгийн ээлж дугаараа хүргэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.